Эрсдэл байна уугүй юугээ мэдээ гэхээр хэлэхгүй. Тэгээ хилцүүлэг зохион байгуулаад ирээд мэдээлэл өгчөөч гэж талын байр суурь дээр тэр орилон ашгардаг янз янзын хүн байхгүй. Хилцэн ихээр тэн жагсаал хийгээд гараад дэр бэрээ, үзий бэрээгээд. Тэгээ эхнээсээ гарахаар нь гарын дагаж унцгаагаа жүжиглээд. Даваа далаа. Би одоо нэг сургуулийн үеийн хүүхэд чамд бас хэлчихье. Чи ерөн тэгшний хүнтэй гарч үздэг хүмүүсийн нэрэн дунд нэр чинч байгаагүй, зүс чинч байгаагүй. Одоо яас их бяртаа болцсон юм. Тэгээ гарсан бол эр хүн шиг гарахгүй яасан. Гарын дагаж унаал одоо гишүүний ёс зүйн мос зүй яриад. Эр хүн шиг байж болдгүй маа гэхэд эрэгтэй хүн шиг байх хэрэгтэй та хоёр хоёлаа. Хариуцсан ажилдаа. Хариуцсан ажилдаа гэдэг нь төрийн ажил хийж байгаа бол төрийн ажлын зарчмаар нь л хийх хэрэгтэй. Эдийн засгийн талаас нь зөндөл хүмүүс хэлж байна. Одоо төгжрэлтэй холбоотой Нямбатар дарагтаа одоо би байсгаалын зарчмын байр суурь зөрдөг юм уу? Нэг хоорондоо нэг тайсгнаа дээдгүй. Тэгээд төгжрэл дээр зөндөл шийдэл хэлэх нь тоохгүй байлээ л да. Хотоод хэлий, тойрог төмөр зам тавья, юуна тарамбавэ. Ер нь хотдоо зам нэмээд байвал төвлөрлөө нэмээл байна. Хотын төгжрлийг тэлжил алга болгоно шүү дээ. Энийг одоо заавал одоо самбуу хэлсэн илүүгүй бүгд л мэдж байгаа. Тэгээ ийм саналууд хэлэхээр туул голдыг үр зам тавихгүй л төгжирнэ. За энийг явуулахгүй бол бид нэр өрөнд орног ингээд эсрэгээр нь төрөө шантаачлаа суугаад идэг. Ийм л юм байгаа. Энэ бужигнуулж байгаа асуудлыг бол ус төржүүлж байгаа асуудал бол Нямбатар даргын хандлага болон бусад бүх Нямбатруудын л хандлагын асуудал шүү дээ. Өөрөөсөө ийм болгож байгаа. Төрийн ажлыг хийдгэр нь хийчихгүй. Сая даваа далаад хэлж гин. Одоо сонсгол хийчихээ л та гэж. Одоо хийдэг юм уу? 400 тэрбумыг үрчээд сонсгол хийд юм уу? Одоо хүмүүстэй хилцүүлэг хийд юм уу? Саналыг авд юм уу? Төрийн ажил ингэж явдаг юм уу? Та одоо хууль зүйн суурь гэсэн хүн шүү дээ. Захиргааны ерхий хуулиа бариа явсан ч тэр. Тэр энэ бүх чинь болохгүй байгаа байхгүй. Тэгээ юм амир их айж мэгдэж сандарч чигсаал цуглаандаа тулж айл гэрийн хаяг зарлаж нэр ус болж цодон цохон болгоод байгаа юм бэ. Яасыг сандарч яд юм бэ?